За сайн байцгаана уу. Та бүхнийхээ амрыг эрмэнчлээ. Нэг санаа бодлоо хэлье гэж бодоод энэ видео бичлэг хийж үзэж байна. Одоо цогцохороо үргэлжлүүлээд бичэндээ ерөнхийдөө монголчууд нэлээд бухимдалтай байх шиг байна. Бухимдалгүй байж гэж одоо яаж байх вэ? Утаатай, төгжрээтэй ийм үед хэн хөнгөл бухимдаж уурлаж уцаарлаж байгаа. Тэгээд энэ бүх асуудлын гол буруут нь болохоор төр юм шиг хүмүүс яриад байгаа. Тэр нь муу ажиллаж байгаа нь үнэн л дээ. Гэхдээ асуудлын бүх учир Монгол хүнд байгаа. Монгол хүн хуваа хичээсэн Монгол хүн бүх энэ байдлыг үүсгэж байгаа. Утаанчдэр, замын төгжрөлчдэр бүх энэ асуудал бол цогцоор нь авч шийдэх асуудлуудын нэг байгаа. Монголын төр хараа эрцэгний бодлого гэж байдаг бол төрийн хэмжээнд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Ямар асуудал байна вэ гэхээр хүнээ дахин хүмүүжүүлэх хэрэгтэй. Монгол хүний бий болох хэрэгтэй дахин шинээр. Тэгэхгүй бол энэ асуудал мөнхийн өвөрөө байна. Хүн хайрладгүй, хүн хүндэлдэггүй, зарчимгүй зантай монголчууд бол хизээч нэг нэгэндээ зам тавьж өгөхгүй, хизээч өөр хүнийг хайрлаж бодож үйлдэлээ хийхгүй. Дугуйгаа шатаасаар л байна. Хог хаягдлаа шатаасаар л байна. Энэ бүхэн чинь эргээд гарын бохирдол, замын төгжрөл бүх юмны үндэс болдог. Тийм учраас асуудлыг үндсээр нь шийдээгүүл Монгол хүнийг дахин хүмүүжүүлэх хэрэгтэй. Дахин төрүүлэх хэрэгтэй. За нэг ихний одоо ийм юм хийж үзье да. Болж игэл тэгээд дахиж хийж үзнэ.